Компьютерийн хадгалах төхөөрөмжийг дотор нь соронзон дэсэг, оптик дэсэг, флаш санахой гэж 3 хуваана. Соронзон дискийг хатуу диск буюу хард, уян диск буюу флоппи гэсэн 2 төрөлтэй. Хатуу диск нь компьютерт мэдээлэл хадгалах зориулт бүхий төхөөрөмж юм. Хатуу диск нь мэдээллийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг. Хатуу дискийг компьютерийн их автантай холбох хэд хэдэн төрлийн интерфейс байдаг. Багтаамж нь 32 ГБ-аас 4 ТБ хүртэлх хэмжээтэй бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өдрөөс өдөрт хэмжээ нь нэмэгдсээр байна. Уян диск буюу флоппи диск бага хэмжээний мэдээлэл зөөх зориулттай төхөөрөмж юм. Флоппи драйвер төхөөрөмжийг ашиглан компьютерт мэдээллийг уншин оруулдаг. Багтаамж нь 720 КБ-аас 144 МБ хүртэлх байна. Оптик диск өгөгдлөө уншиж бичихтэй лазер гэрэл ашигладаг хадгалах төхөөрөмжийн нэгэн төрөл. CD, DVD драйвер төхөөрөмжийг ашиглан мэдээллийг уншдаг. Дотор нь компакт диск, DVD, Blu-ray гэж 3 хуваана. CD буюу компакт диск тусгай хөнгөн цагаан материал дээр фитийн төрөлд 2-ын өгөгдлөөр шифрлэгддэг. Дугуй диск нь хавтгай юм. Оптик диск ойролцоогоор 1.2 мм-ийн зузаантай 12 см-ийн диаметртай байдаг. Багтаамж нь 700 МБ бөгөөд дотор нь CD-ROM, CD-R, CD-RV гэж 3 ангилна. DVD буюу дижитал олон үйлдэл диск. 2 дахь хүрийн оптик диск нь CD шиг харагдах боловч эрдэнэ CD-нээс богино долгионы лазер ашигласан тул их хэмжээний мэдээллийг хадгалах чадвартай. Нэг давхаргад 4.7 ГБ мэдээллийг хадгалдаг бөгөөд DVD-ROM, DVD-R, DVD-RV гэсэн 3 төрөлтэй байна. Blu-ray 3 дахь үеийн оптик диск нь өндөр нэвтрэлтэй видео болон аудио файлыг хуулж дахин бичих тоглуулахаас гадна их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой. Blu-ray диск нь бүх ягаан лазер ашиглан бичигддэг бөгөөд DVD-нээс 5 дахин их хэмжээтэй байна. Нийт багтаамж нь 25 ГБ бөгөөд 2 давхаргад нийт 50 ГБ мэдээлэл хадгалах боломжтой. CD, DVD-г уншдаг ямар ч төхөөрөмж унших боломжтой. Оптик дискүүдийг унших төхөөрөмж нь зөвхөн унших, эсвэл унших бичих гэсэн зэрэг үүрэгтэй байдаг. CD-ROM драйв, DVD-ROM, DVD-RV драйв гэсэн төрлүүд байна. Флаш санахой дахин бичигдэх санахой хуршгүй нэгэн төрөл юм. Мэдээллийг хадгалах зөвлөхөд тохиромжтой хэрэглэхэд хялбар. Хуруу диск багтаамж нь 256 МБ-аас 1 ТБ хүртэлх багтаамжтай бөгөөд мэдээлэл хадгалах зөөхөд ашиглагддаг хамгийн тохиромжтой төхөөрөмж юм. Бага хэмжээний мэдээлэл зөөдөг флоппи дискийг орлон гарч ирсэн. Санахойн карт дижитал камер ухаалаг утас нь хэрэглэгдэх овор хэмжээ багтай багтаамж ихтэй санахойн төрөл юм. Багтаамж нь 256 МБ-аас 1 ТБ түүнээс дэш хэмжээтэй санахойн картууд гарч байна. Санахойн карт нь порт буюу оролдоор унших бөгөөд оролтуудыг дараах зурагт харуулсан байна.